За сайн байцгаана уу ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэнд болохоор Монголоос хэрхэн яаж ирж суралцах вэ гэсэн талаар бяцхан зөвлөгөө өгье гэж бодоод YouTube дээр бас жоохон хайж үзлээ. Тэгсэн Японд ирж суралцах талаар бол нэлээд олон хүмүүс янз бүрийн мэдээлэл өгсөн байна. Яг одоо миний өгч байгаа мэдээлэл давхарсан байж магадгүй бас хэрэгтэй хэрэггүй зүйлүүд байж магадгүй. Гэхдээ нэг өөр зүйл нь юу вэ гэхлээр би өөрөөсөө гадна дахиад хоёр хүний амьдрал дээр сэтгвлээд зөвлөгөө өгье гэж бодож байна. Яг бодит амьдрал дээр. Тэгэхээр тэр хоёр нь ямар хүн бэ гэхлээр гүзээлцгэн болон үхрийнүүд хоёр байна. За тэр хоёрыг одоо ингээд нааш цуг судалтай урьцгаая. За миний гүзээлцгэн юм хаана байна? За манай гүзээлцгэн маань ирлээ. За дараагийн маань зочин гэх юм уу өөр хүн маань болохоор манай үхрийнүүд байна. Хөөе үхрийнүүд ээ. За тэгэхээр ингээд энэ гурван хүний бодит амьдрал дээр сэтгүүлсэн Японд хэрхэн яаж ирсэн талаар болон Японд ирсний талаарх ямар байдаг гэх мэтчлэн зүйлсийн талаар хүмүүсээс ирсэн асуултанд нь хариулаад явъя гэж бодож байна. За ингээд нэг олон юм нуршаад яах вэ? Шууд эхлэе явъя. За эхний асуулт болохоор Японд хизээ анх ирж ирсэн бэ гэдэг асуулт аа. За цаанаас эхлэе. Үхрийнүүдээс эхлэе тавьчих. За үхрийнүүд анх хизээ Японд ирж ирсэн бэ? За би 2023 оны 9 сарын 15-нд Японд ирж ирсэн. 2023 оны 9 сарын 15 гэдэг чинь одоо яг жил болцсон юм байна шүү дээ, тий? Жил 1 сар 2 сар. Жил 1 2 сар гэдэг чинь одоо яг л Японы амьдралд дөнгөж хөл нийлүүлж алхаж явж байгаа, гасах гад явж байгаа. Яг л нэг гэрийн бараан одоо хэцүү бүхнийг нь туулаад мэдрээд яг өөрийн биеэр мэдрээд явж байгаа юм байна. За хоёр дахь хүн маань болохоор гүзээлцгэн. За гүзээлцгэн болохоор юу вэ? За би 2018 оны 4 сард Японд ирж ирсэн. Эхний бэлтгэлээр. 2018 оны 4 сард. За надаас 1 жилийн дараа ирчихсэн юм байна шүү дээ. Тэгэхээр чинь одоо 6 жил гарсан. Аль хэдийн тасцаа. Амьдрал сайхан уу? Тэгэж. Зүгээр хэлээ шүү дээ. Сайхан л байна шүү дээ. Яагаад нэгэн сэтгэл хангалуун хэлж чадахгүй амьдрал сайхан байна гэдэг. Сайхан байна. За миний хувьд болохоор 2017 оны 3 сард ирчихсэн. За тэгээд одоо юу лээ 7 дахь жил рүү ороод явж байна гэсэн үг байна. За дараагийн асуулт нь болохоор ямар сургууль сурдаг байсан бэ? Төлбөрийн боломжийн талаараа гэж байна. За тэгэхээр үхрийнүүд болохоор одоо юу лээ? Койвод байдаг. За. Эхлээд сургуулийн төлбөрийн хувьд болохоор заавал жилээр нь эхлээд авдаг сургууль байгаа. Жилээр нь төлж ирдэг. Тэгээд үлдсэн одоо би чинь жил 6 сарын эсэлтээр ирсэн. Жил 6 сар сурсан. Тэгээд сүүлийн 6 сарын төлбөрөөр бол ирээд ажил хийгээд төлсөн байгаа. Сургуулийн төлбөр нь хэд гэсэн үг вэ? Төлбөр йенээр болохоор 85 мянган, Монгол мөнгөөр болохоор 19 сая болсон. За 85 мянган 19 сая гэж шүү. За тэгээд эхлээд эрэхтэй бүх төлбөрөө нийтэн төлсөн байна шүү дээ, тийм. Гүзээлцгийн хувьд болохоор За манайх болохоор Yoshida гэх сургууль байгаа. Тэгээд тэнд болохоор 2 жилээр сурсан. Тэгээд 4 сарын эхлэлд болохоор 2 жилээр сурсан. Тэгээд төлбөрийн хувьд болохоор тухайн үедээ 78 мянга хавцаа байсан санагдаж байна. Тэгээд Монголоос ирэхдээ болохоор 6 сарын эхний 6 сарын төлбөрөө төлөөд тэгээд үлдэгдэл төлбөрөө дээрснээсээ хойш ингээ хуваагаа төлөөд яваад байж болно гэсэн юу гэсэн байхгүй. Тэгж ирсэн. Тэгээд 78 мянга гэдэг чинь тухайн үедээ болохоор 15 сая хавцаа. Тэгээ 15 16 сая хавцаа. Тэрнийхээ талыг нь төлөөд ирсэн гэсэн үг. За миний хувьд болохоор бас яг адилхан битээр гүзээлцгийн битээр болохоор нэг сургууль сурж ирсэн. Би болохоор анх 1 жилийн өмнө ирээд суралцж байсан. Тухайн төлбөр нь болохоор саяныхтай адилхан ойролцоогоор 15 6 сая төгрөг байсан санагдаж байна. Бас мартчихжээ. Тэгээд тухайн болохоор би болохоор эхний жилийнхаа төлбөрийг бүтнээр нь төлөөд ирж байсан юм байна. За дараагийн асуулт маань болохоор хэлний сургуульд сурахад хэцүү зүйл нь юу вэ гэж. За үхрийнүүд. Эхний сургууль хэцүү зүйл нь ер нь бол Монголоос ирэхдээ ядаж Япон үсгээ тийм. Эсвэл уншиж сураад ирсэн айгуу зүг юм бэлээ. Тэгэхээр ямар ч байсан ирэхийнхээ өмнө ядаж ийм тавтай байсан. За гүзээлцэн болохоор За миний хувьд болвол яг нөгөө төлбөрөө бүрэн 1 жилээр нь төлөөд ирж байгаа хүмүүс бол арай ачаал багтай байдаг гэж бодож байна. Тэгээд нөгөө талаар нь 6 сараар төлөөд ирэнгүүтээ би чи 9 сард дахиад төлбөр төлөх болж байгаа байхгүй 3 сарын төлбөр. Тийм учраас нөгөө ажил хийх, арбайт хийн дээрээс нь нөгөө төлбөрөө өөрөө төлөх шаардлагатай байсан болохоор тэрэндээ жоох ихлээд стресстэй байсан. Нөгөө дөнгөж ирж байгаа тэгээ хилээ бас сайн мэдэхгүй. Гоё гэхдээ энэ 5 төвшөнтэй байсан ч гэсэн тэгээ дөнгөж ирсэн учраас нөгөө хүмүүсийн юу гэдэг байгаа ягаад хилээд байгаа маа гэж нэг тийм хурдан ойлгоно гэж байхгүй шүү дээ. Тэгээ тэр хилэн дээрээ
жоохон тийм байсан. Тэгээд төлбөрийн асуудал дээрээ бас нэлээд нөгөө шөнө мөн ажил хийгээд тэрэндээ бас жоохон шантрах үе бас их байсан л та. За миний хувьд болохоор өгөх зөвлөгөө хэлний сургуульд сурч байхад юу хэцүү байсан бэ гэхээр яг би өөрөө бас тийм биш л дээ. Яг нэг хамт сурч байсан зарим хүүхдүүдийг харахад бол ерөнхийдөө хүмүүстэй айгүй харцаж сурах хэрэгтэй гэж бодогдсон. Яг ингээд ганцаараа хичээллээд яг нэг олонныхоо дунд орж чадахгүй бол айгүй хэцүү санагдсан. Тэгээд тийм болохоор яг нэг сайн өөрийгөө бусдад ойлгуулж бусдын үгийг бас сайн даадаг байх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Тэгэхгүй бол айгүй ганцаардмал байна. Тэгээд ганцаардангууд нь тэрэн дээрээс айгүй олон зүйл шандрах зүйлүүд их гарч ирэх учраас ямар ч байсан айгүй олонтойгоо байгаараа олон зүйл нийтж байгаараа гэж зөвлөмөр байна. За дараагийн асуулт нь болохоор зээл аваад Японд ирвэл хэрвээ гэж байна. За зээл аваад Японд ирэхэд ямар хөө байх вэ гэхээр ерөнхийдөө эхний ээлжинд бол буцааж төлөхөд жоохон хэцүү байх болов уу гэж бодож байна. Яг ирээд нөгөө хил мэлээ айтайхан сураад тэгээд ажил төрөлтөө ороод нэг 6 сарын дараагаас ч юм уу те. Яг нэг хөлөө жижигхэн дөнгөж одоод эхлээд нэг ажлынхаа нөгөө цалингаа аваад эхэлсэн үедээ бол яг буцаага төлөх боломж нь бол гарч ирэх байхаа. Яг тэрнээс эхний ээлжинд бол буцааж төлөхөд жоохон хөндлөлтэй байх болов нөгөө хилний асуудал, ажлын асуудал гэдэг юм тийм ээ. За тэгэхээр хоёроос асууя гүзээлхэн юу гэж бодож байна? Яг тийм тэгээд нөгөө нэг дөнгөж ирээл уучраалах гол яд жишээ тэгээд дээрээс нөгөө Монгол руу мөнгө төгрөг явуулна гэдэг чинь бас хэцүү шттэ. Ер нь бол өөрөө энд ирээд чи дөнгөж ирээд тэгэл 28 цагтаа тааруулаад ажил олж хийн. Тэгээд дээрээс нь хэрэглээний мөнгө гинэ тэрэ гээд жоохон хүн талтай байж магадгүй гэж бодож байна. За хүрэн үү. Тий ер нь бол миний үзгээс харахад бол яг зээл авч ирээд шууд ирээд ингээд хийх муулахаар ажил олдохгүй жоохон бодно шүү дээ. Тэр үед бол зээлээ төлөх жоохон хэцүү. Ажилдаа орчоод жоохон ингээд хөлөө оллоод яг жигдэж тэгээд юм өөрөө ингээд зохицуулаад явж чадах юм бол юм боломж юм. Бид гурийн санал бол яг л хийж хэлэх юм байна. Эхний ээлжинд зээл аваад ирэхэд эхний ээлжинд ямар ч байсан тэр нэг ажил төрөлтөд орох хүртлээ орсон хойноо бас нэг амьдралаа залгуулах мөнгөө илүүжлэх хүртлээ айгүй хэцүү байх нэ. Тэрнээс хойш бол яг яаж хийгээ төлөөд явах боломжтой байна гэсэн дүгнэлтэн төрлөө. За дараагийн асуулт маань болохоор одоо ямар ажил хийдэг вэ гэж байна. За гүзээлцгийн хувьд одоо ажил хийхгүй байгаа. Уртын амралтаа авсан байгаа. За гүзээлцгийн одоо уртын амралтаа байна. За бөөрсөн өвшөө юу лээ? Үхрийн үү? За үхрийн үү? Яа үхрийн үү? Миний хувьд болохоор одоо Макдоналдсд ажилладаг. Энд болохоор ирээд шууд орсон. Тэгээ эхлээд яг ороход бол месяц өгөн одоо ажил ярилцлага өгөн. Тэгээ хэлний тал дээр юм бол хэцүү. Тэгээ яг Макдоналдс ингээд нэг гадаад оюутнууд их байдаг болохоор энэ хайрцангуй байгуу ихэлж ороход бол болсон. Тэгээд одоо бол тэгээ Макдоналдстаа ингээд хичээлээ тараад жилийн 2 өдөр ажилладаг. Одоо 6 цаг ажилладаг 2 өдөр. Тэгээд 3 цаг, нэг өдөр 3 цагаар 6 цаг ажилладаг. За тэгэнгүүтээ чамчаагаар шүү. 5 дахь хасааны орой болохоор ингээд шөнийн ажил хийдэг байгаа. Шөнийн ажил шөнийн ажил нь болохоор ер нь өдөр ажилласнаас цалин жоохон өндөр болохоор ер нь боломж юм. Тэгээ шөнийн ажил гэхээр шөнө юу хийх вэ? Бас өндөр цалинтай тийм ямар ажил яах вэ? Шөнийн ажил гэхээр чинь та жоохон буруугаар ойлгох гарсан юм байна. Яг шөнийн ажил гэхээр би одоо нөгөө кекний үйлдвэрт ажилладаг. Тэгэхээр ер нь бол зүгээр зогсох нь л хэцүү болохоос тэгээ жоохон нойр эхлээд ер нь ажиллахад жоохон нойр хүжсэн нэг Монголч шөнө ажиллаж үзээгүй. Тэгээд энэ дээр ихний өдөр бол амар ингээ нойр бүр ингээд басаагаар баг унтчих гад тэгээд сүүлээр болохоор ингээ ажиллаад байхаар ерөнхийдөө ингээ хэмнэлтэд ороод ер нь бол ингээ тасаад тэгээд зогсгол хэцүү болохоос ер нь бол айгүй хөнгөн. Тэгээд лайн дээр ингээд кек хийж урсаж ирнэ. Тэрэн дээр ингээд баган чимэглэл одоо юу ч үгүй тий. Тэгээд одоо энэ ажиллаад жил гарсан болсон байна. За тэгэхээр юу японочдод нь таньдаг болсон. Тэгээд айгүй хөөрхөн намайг ч амар сайн ажилтдаг гэж хэлдэг. За тэгэхээр манай өхрийнүүд маань болохоор ямар ч хэлсэн өдрөөр шөнөөр гээд хоёр төрлийн ажил хийх юм байна. Яа тэгээд дараагийн асуулт маань болохоор юу вэ гэхээр төгсөөд ямар төлөвлөгөөтэй байсан бэ гэж юм. За яагаад байсан бэ гэхээр бид тэр аль хэдийн төгссөн тухайн үед ямар төлөвлөгөөтэй байсан бэ гэдэг талаар ярих. Жага өхрийнүүдийн хувьд болохоор одоо цаг дээр ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэдэг талаар асуунаа. За гүзээлт нь ямар төлөвлөгөөтэй байсан бэ? Хэдийн сургуулаа төгсөөд ер нь яа гэж бодож байсан бэ? За би болохоор хэлний сургуулаа төгсөөд магистр сурна гэсэн төлөвлөгөөтэй байсан. За ер нь Монголоос бол магистр сурна гэсэн төлөвлөгөөтэй ирсэн байхгүй юу? За тэгээд магистр сурна гэсэн төлөвлөгөөтэй ирсэн чинь яг хэл бас тийм сайн одоо энэ нийгмийн төвшөнд бас хүрээгүй байсан учраас тэгээд дээрээс нөгөө Монголын боловсролын систем, эндх боловсролын систем хоёр өөр учраас нөгөө жил нь болж өгөхгүй. Тухайд нөгөө корона болоод тэгээд тэрийг болоод тэгээд буцлагын мод ирээд болж байгаа. Тэгээд арбайд хийжсэн газар шайн болох
тийм юу болоод Аа. тэгээ шаянгаар Боломжтой байна. боломжтой байна. Тэгээд ажиллах уу гэсэн юуны дагуу нэг жил шаянгаар ажилласан хэлний бэлтгэлээ төгсөө шүү шаян гэсэн гэсэн үг. За. За, Украинууд болохоор одоо ямар ажил биш юм лээ? Төгсөөд ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ? За би одоо 2025 оны 3 сард төгсөн. 2025 оны 3 сар. За. 3 сард төгсөөд мэдээж дараагийн төлөвлөгөө Симонгакко одоо Симонгаккото бол юу тэнцсэн. За баярлалаа. Тэгээд сонгонд гээ. За. Симонгакко яг ингээд юу одоо ирж байгаа хүмүүстэй ингээд тулгаж биш одоо би ч одоо ингээд жишээлбэл 3 сард 25 оны 3 сард төгсөхдөө л ихэд 24 оны бараг 6 сараас эхлүүлээд ингээд хайж хэлсэн. Гэсэн болоод байгаа. Юугээ өсөлтөө явуулаад тэгээд энэ тентгийн нэг одоо нэгдсэн open camps ингээд одоо сургуулиудын танилцуулга болдог. Тэрэн дээр очиод нэг сургуулийг юм бол айгүйх таалагдаад сонгоод тэрэндээ тууштай явсаар байгаа. Тэгвэл юм яг нэг олон юм руу өсчихгүй яг нэг юмаа бариад явсан чинь үр дүн гараад тэгээд айгүй гоё тийм байна. За баярлалаа. Тэгээд Симонгаккого төгсөөд ер нь бол Японд ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байгаа. За тэгэхээр гүзээлзэгний хувьд болохоор сургуулаар төгсөөд нэг магистраар сурах гэсэн боловч чадаагүй тухайн үед нэг одоо бол болохоор хальтай нэг генерашн Z хэлээ тэр үеийн чинь 12 жил монголчмаар 13 жил суралцаад төгсөж байгаа учраас нийт сурсан сургуулийн жил нь хүрэх нэ штэ. Бидний хувьд болохоор нэг 13 жил гэж байгаагүй 11 жил энтертэй байсан болохоор яг нэг гадны сургуулийн тэр нэг боловсролын системтэй яг олон тэдэн жил сурсан байх хэрэгтэй гэсэн хангаж чадахгүй байсан учраас магистраараа сурч чадаагүй гэсэн үг нь штэ. Тэгээд нэг цагийн ажиллаар эмнэлэг байсан те. Эмнэлэг цагийн ажилтан хийж байгаа. Тэр цагийн ажилт нь эмнэлэгтээ цаашдаа үргэлжлүүлээд үндсэн ажилтан болоод ажиллаад явсан байна гэсэн үг байна шүү дээ. За нэг тийм их үү. За бөөрөлцөг биш юм лээ. Украинууд болохоор одоо ингээд төгсөөгүй байгаа. Төгсөөд тухайн одоо 25 оны 3 сар төгсөн шүү дээ. 25 оны 3 сар гэдэг чинь одоо 6 сарын дараа төгсөх нэ. За 6 сарын дараа төгсөөд яах вэ гэхлээр чинь өсчигнээ сургууль хэлээ те. Тий, энэ бол одоо юу юм гоо сайхны бүх юм байна. Тийм, гоо сайхны сургуульд ороод нэг бүх шалгалт малгалт юмнуудаа өгөөд тэнцсэн байх нэ тий. За тэгээд тэрэндээ сайхан цаашдаа үргэлжлүүлээд энэ суралцаад амьдраад явах хүсэлтэй байгаа юм байна. За миний хувьд болохоор яасан бэ гэхлээр би чинь хэлний сургуульд байхдаа мэдээж нэг дараагийнхаа мэрэгжлийн сургууль Симонгакко мэрэгжлийн сургуульд орё гэсэн бодолтой байсан. Тэр бодлоор цаашдаа нэг суралцаад явсан. Автомашины сургууль, автомашины засварын сургуульд суралцах бодолтой байсан. Тэгээд тэр хэмээрээ суралцаад явсан байгаа. За 2 жил суралцаж яваад төгсөөд ажиллаж байгаа тийм хүн байна. За Симонгакко гэдэг мэрэгжлийн сургууль ямар хөө байдаг гэхлээр ерөнхийдөө нэг 2 жилээр сурах юм бол мэрэгжлийн сургууль болчихно. Монголын бол нэг мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвтэй төстэй юм да. Гэхдээ тийм тэгээд 4 жилээр болчих юм бол их сургууль болчихно гэсэн үг. За манай сургуулийн хувьд болохоор 2 жилээр төгсөх юм бол нэг 2 автомашины дээр нэг инженерийн 2 дугаар зэрэгтэй 4 жилээр төгсөх юм бол 1 дугаар зэрэгтэй төгсдгөө гэсэн. За мэдээж нөгөө Симон буюу тэр мэрэгжлийн сургуультай суралцахтаа болохоор шалгалт өгнө, ярилцлага өгнө, тэгжээж нөгөө сургуультай тэнцэнэ. Тэр сургуультай тэнцхийн тулд тэр сургуулийнхаа шаардлагад нь өөрийгөө хангах хэмжээний бэлтгэсэн байх хэрэгтэй байна. Яг за орсон хойноо болохоор шууд Япон хэл дээр бүх нөгөө Монголын их сургуулиудтай адилхан Япон хэл дээр бүх хичээлээ үзээд явах учраас хоцрогдохын тулд хичээх хэрэгтэй байна. За тэгээ Япон хэлний биш нөгөө Симондоо сурч төгсчөөд ажил дээр гарна. Ажил дээр гарахын тулд нөгөө гол нь маш сайн сургуулиуд сонгосон байх хэрэгтэй. Тэр сургуулиас нэг дараагийн ажлын зоочил өгдөг байх уу, өгдөггүй байх уу гэх мэтчлэн асуудал гарч ирдэг учраас. За болж игэл нэг сайн сургууль сонгоод дараагийнхаа ажилд нэг сургуулаараа зуучлуулаад авах юм бол илүү амар хэлбэр байх юм бол явах боломж нь. За тэгээд дээрэс нэг би нэг хэмжээний нэг жижигхэн шивэстэй. Тэгээд энэ шивэснээсээ болоод бас яг орё гэсэн бас нэг хэд хэдэн компани байсан тэд нартай орж чадаагүй нэг шаргалтаа өгч явах явц чи нэг би энэ дээр ил шивэс байдаг үгүй гэдгийг айгуу сайн хардаг учраас харилцагчтай харилцах учраас ийм ил шивэстэй байх юм бол болохгүй гэдэг. Тэгээд татгалцсан ханаа аваад гэхдээ одоо бол нэг Isuzu гэдэг том машины компанид ажилладаг байгаа. Тэр компани бол намайг уучлж өршөөгээд авсан байна. За дараагийн асуулт. За Япон хэл хэрхэн хурдан сурах вэ? Агаасаа аваацаач гэж байна. За хин Украинууд одоо ер нь ямар төвшөнтэй вэ? Төвшин авсан уу? Аваагүй юу? За миний бодлоор одоо 12 сарын 1-нд энэ 3 өгнө. Миний бодит төвшин тогтоох. Чамд шүү. Тэгээд хурдан сурах арга нь болохоор миний хувьд ер нь бол одоо ингээд ажлын байранд арбайт хийж явах та. Тэр одоо Япон хүмүүс байгаа шүү дээ. Одоо ингээд жишээлбэл McDonald's-д ажиллаж байгаа
айгуух тийм нөгөө нэг эдгээр одоо манайхаар 10 жилийн сурч идэх чинь кокос аяуд айгуух байдаг. Тэгээд тэр хүүхдүүдтэй ингээд найзууд болоод янз янзын юм ингээд ярил тэднээс айгуух хөрх юмнууд зааж өгдөг. Тэгээд тэднэртэй найзлаад ерөнхийдөө ингээд янз янзын юм ярьжсэн. Тэгээд тэгэхээр айгуух юм бас мэдлэг хүрээд хэлдэм байлаа. Тэгээд ер нь бол яг Японы хэлний анги дээрээ болохоор бас одоо суралцж байгаа хүүхдүүдэд төвшнийг юм чи ер нь бол ингээд байнга тэр Японы хэлээрээ яриад байвал бас одоо байнгын үзэж байгаа хичээл маань хурдан тогтоодно. Тэгэж юм сурвал. Тэгээд дээр нь одоо ажил гэдэг нөгөө монголчууд ч одоо ингээд хичээлээ шууд орхиол ажиллаад тэгэл нэг тэгхгүйгээр шууд одоо үзэж байгаа хичээлээ байнга өдөр болгон давтаад ингээд давтчих байхгүй бол ер нь бол айгүй хурдан мартна. Монгол хэл чинь биш шүү дээ. Тэгэхээр Монгол Японы хэлийг ерөнхийдөө үзэн хичээлээ өдөр болгон давтаа. Тэгээд ерөнхийдөө цаашдаа ажиллаж амьдрий гэж бодож байгаа бол канжи бол маш чухал. За ойлголоо. За бүхрийнүүд за гүзэлзэг маань юу гэж бодож байна? Яг хүн хүний сурах одоо арга барил гэсэн үг шүү дээ тий. Одоо зарим нь одоо байн ингээ ярьж иж одоо тогтоодог ч юм уу эсвэл зарим нь байн одоо бичиж иж ингэж тогтоодог төрлийн хүнч байна тий. Тийм болохоор тэг өөрийнхөө сурах арга барилд тааруулаад одоо би бол жишээ ингээ ханзыг бол уул нь байн л ингээ бичдэг байсан. Өдөр болгон ханз бичин тэгэл дөрмөө бас ингээл байн ингээ бичиж иж тэрийг зүгээр ингээ үйлбэрээр бичиж иж ингэж тогтоодог төрлийн хүн байхгүй юу ер нь бол. За тэгэж сурах байна. Тэгээд бас ичид зовлохгүйгээр одоо ойр орчимд байгаа Япон хүмүүс багш нар ангийнхан одоо тий арбайт хийж байгаа газрын хүмүүстэйг ингээ хамаагүй чөлөөтэй ингээ буруу зөв өдөө хамаа байхгүй ингээ яриад байвал тэр хүмүүс чинь бас зөрүүлээд ингээ яриаг чинь засаад тий ингэж хэлдэг шүү энэ үг ингэж хэлдэг шүү ч юм уу ингээ засаад хэлээд өгдөг учраас бас ичид зоох юм байхгүй сайхан чөлөөтэй ингээ ярьж байгаарэ. Манайхан айгүй чимхий учраас тий гэж зөвлөмөрөө. За ойлголоо. За миний хувьд болохоор би баг Японы хэлний сургууль баг хансраагүй тий. Би ч баг өөрөө нэг хэрглэж ийж тогтоодог хүн байхгүй. Тэгэхээр баг нөгөө ихэнх ханзуудаа Японы хэлний сургууль гэхээсээ илүү сэмэн буюу нөгөө их сургууль мэрэгжлийнхаа сургуульд орсон хойноо их цээжилсэн юм уу. Тэгэл явандаа би ч нөгөө нэг тий айгүй нөгөө нэг Японоор ярьж ийн гэж айгүй зүүдэлдэг байсан. Зүүдэндээ сурсан. Зүүдэн дундаа л ер нь сурцсан доо тий. Ер нь зүүдлэхээр хэмжээний хичээл хийж ийна л гэдэг чинь маш сайн сурах аргуудын нэг нь болов гэж бодож байна л да. Би дандаа Японоор зүүдэлдэг гэсэн Япон хэлээр яг ингээд нэг хүн ингээд хүн зүүдлэн штэ. Зүүдлэн штэ бас. Би зүүдлэн. Чи Японоор зүүдлэх юм уу? Би зүүдлэн. Чи зүүдлэж байна. Би шууд зүүдлээ. Тэгээ ер нь бол зүүдлэх хэмжээний хүртлээр хичээх хэрэгтэй. Зүүдлчил явж чи сайн сурж ийна л гэсэн үг шүү гэж хэлмээр байна. За дараагийн асуулт. За төгсөл ямар ч үедээс Японы хурдан зарах хамгийн их соёлын шоконд орсон зүйл чи юу байсан бэ? Японд ирээд хамгийн их шоконд орж исэн зүйл чинь соёлын шоконд орж исэн зүйл чи юу вэ гэж. За соёлын гэхгүй зүгээр ер нь шоконд орж исэн зүйл чи юу юм бэ? Гэхдээ зөвшөө өхрийн үү? Шоконд орж исэн зүйл ер нь жижиг сажиг юмнууд их л дээ. Соёлын шоконд орж исэн. Ер нь бол Монгол Японы ялгаа бол бүр үнэхээр дис хөндлөн. Бүр үнэхээр хөндлөн гэж хэлмээр байна. Гэтэ яг бүр хамгийн их гайхалтай юм ингээд амтныг амар хайрладаг одоо нохомоор тэгснэ ингээд би одоо ингээд диншаа нэгээ суудсан чинь нэг амар гайхалтай юм ингээд хүүхдийн тэрэг төрсөн нэг их чинь Япон хөх орж ирж байгаа байхгүй тэгээд би хүүхэд юм болгож ядсан хахад тэгээд тэгсэн чинь гинт дотроос нохоо гоцоод тэгээд яг ингээд хүүхэд ингээд соосгон мосхтой ус мустэй ингээд соосгоор ингээд хүүхэд мөхөөд бүр яг хүүхэд чиг тэгээд нохооны ингээд салаан бүр энэ тэндэхгүй тэгээд тэр нь бүр амар цэвэрхэн тэгээд тэр нохоонуудын ус тасал масал ингээд тэр юмнуудыг харсан тэр нь амар шоконд орсон, дээр нь шоконд орсон гэхээсээ илүү ингээд амт тийм амтныг нөгөө хайрлаж хамгаалах. Энд одоо ингээд ямар жишээлбэл ингээд Японд одоо ингээд Монгол шиг бүр залбир нэг ч нохомор байхгүй тий. Тэгж амтныг хайрлаж юм гэдэг нэг талаар аюу тийм өрмөц санагдсан Японы хүмүүс. За ойлголоо. За гүзэлцгнүүд шоконд гэхээсээ илүү зүгээр яг цаг баримталж байгаа одоо тэр тал нь анх ирж байхад бол айгүй сонирн байсан л та. Сонирн гэдэг нь гоё талаараа тэгээд метрон цон, автобусын цон бүхэл юм нэг яг цагийнхаа дагав тэгээд жоохон нэг ганц минут хоцроход тэгэл сууж чадахгүй хоцрох ч юм уу. Тиймэрхүү юмнуудтай их тулгарч явсан. Диншаанаас их хоцорж исэн. Тийм тэгээд тэр цаг баримтлах дээр ер нь 1 минут ч гэхгүй бараг секунд дойлоор хэмжигддэг учраас тэрэн дээр их юм бодож исэн тухай да. За миний хувьд ч одоо нэг шоконд ороод байсан чинь байх уу тий. Би шокорд гомдөө.
Би ер нь ирэхээс өмнө айгүй Японы талаар нэг судалж үзчихсэн. Тэгээ дээрэс нь бүр олон жилийн өмнө бас Японд нэг хальтны аяллаар ирчээд хүүхэд байхдаа ирчээд буцчихсан болохоор нэг тэгж сүртэй шокрот байсан юм бол байгаагүй. Зүгээр яг ирэхэд яг яасан бэ гэхээр нэг 17 оны 3 сар гэдэг чинь өвөл штэ. Өвөл Монголоос ирж өвөл чинь Монголч нэг Улаанбаатарт чинь амар утаатай штэ. Тэгэнгүүт тэр утаатай газараас чинь шууд Японд ирээд Японд боосон чинь яг бүх юм айгүй өнгөлөг харагдчихсан. Айгүй гоё байсан тий. Одоо чи нэг годмаар явж байгаа машин чи яг л тэр нэг үндсэн машиныхаа өнгөөч гэдэг юм ба тий. Яг хар зурд үзэж байгаад нэг өнгөц зурд үзэж байгаа юм шиг тийм л өөр сэтгэл төрсөн дөө. За дараагийнх нь. За ирээдүйд хаана ажиллаж амьдрий гэж боддог вэ гэж. За энэ ч одоо хэсэг асуулт байх чинь. За хүрээ нэг. Ер нь цаашдын бас тий ижи хүнтэй суун. Одоо ганц тийм ганц би тэгээ яваа. Яг жоо бодлоо. Өөрийгөө давар сурталчлаа дээ. Тэгээд тавцсан мэт ирээд ер нь бол ингээд Японд энэ төгссөн сургуулийнхаа ингээд мэргэжлийн сургуулаа төгсчөөд ерөөдөө Японд жоохон удаа ажиллаад энээсээ туршлага хуримтлуулаад тэгээд ер нь видео Монголд очиж ажиллаж амьдрах ер нь бол бодлоо мэдээж Монгол руугаа явна. Мэдээж Японд амьдрахгүй. Тэгээ гол нь бас энэ улсаас суралцах юм асуулцаад асуумаа авчаад тий. Энэ юм бол гоё биер Монголд таатай. За бүзэлгэн. За. Бүзэлгэн одоо юу хаана яаж амьдрах бодлоо юм те. За нэг цаг хадаач. Хамаа. Яг тэ мэдээж Монгол руу явна штэ. Тэгээ явахаас өмнө бас төлөвлөсөн юм байна те. Тэгэхээр төлөвлөсөн юмнууд гүйцэлдүүлчихэд тэгэл Монгол руугаа буцах байх таа гэж бодож байна. За. Тэгээд ер нь тэгээд битэрийн хувьд бол яг мэдээж Монгол руугаа боцсон ойлгомжтой. Гэхдээ одоо миний хувьд болохоор Японд 7 дахь жилээр орж яваа учраас Японд ч нэг 10 жил болох юм бол ажиллаж амьдрах эрх буюу нэг визгүй зорчих эрх ээжүүхэн нэг оршин суух эрхээ авах боломжийг бүрддэг байхгүй юу. Тэгэхээр эхний ээлжинд бол 10 жил бол энд байх бах. Тэгчээ тэр эрхээ авчаад тэрнийхээ дараагаар Монгол Японы хооронд ирж очин ажиллаж амьдрах бизнес эрхлэх шиг юм уу тиймэрхүү бодолтой байгаа учраас дахиад тийм 3 жилийн явгал хугацаа байна. Яг нэг өөр боломжууд бас байгаа л да. Заавал нэг 10 жилдээ хүлээхгүйгээр тий. Нэг яг Японд ирээд ямар сургууль сурсан гэдэг юм уу одоо яг ямар ажил хийж байгаа гэдэг юм уу тий. Авч байгаа цалин хэрвээ гэдгээс нь шалтгаалаад оноо цуглуулад оноогоороо нэг ээж үх юм буюу амьдран оршин суух эрх авах боломжтой бас тийм боломж бол байгаа л да. Гэхдээ яг тэрийг нэг заавал төрүүлж авъя ч гэсэн юм уу тиймэрхүү бодлоор одоохондоо одоогийн ажил дээр ажиллаад сэтгэл хангалуун байна. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа учраас нэг зөвхөн яарад гэсэн юм бол алга байна тий. Тэг ямар ч хэсэг ирээдүйд бол мэдээж Монголд очиж ажиллаж амьдрна гэсэн бодолтой байна. За дараагийн асуулт энэ баг сүүлийн асуулт байна да. Гадагшаа явж суралцъя гэж бодож байгаа хүмүүст өгөх хамгийн чухал зөвлөгөө гэж. За нааша гадагшаа гэх юм уу? Гадагшаа гэхээр одоо бас өөр орныг мэдэхгүй учраас Японд ирэх гэж байгаа хүмүүст өгөх хамгийн чухал зөвлөгөө юу вэ? За үхрийн үдээ гэж бодож байна. Ингээд сургууль 10 жил мөлөө төгсөөд ирэх байгаа хүүхдүүдэд өгөх зөвлөгөө болохоор миний хувьд болохоор эхлээд ямарсан хилээ яхан шатны төвшөнд сурцсан байх нь хамгийн чухал. Тэгээд энэ за төлбөр мөнгөө эртнээс ингээд 9 жилийн төлсөн айгуу дээр юм билээ. Ирээд бас хугацаа байна те дараагийн төлбөр олох тэгэнгүүтээ ирээд бас шууд бас ажилд орохгүй шүү дээ. Тэгэхээр тэр ажилд орох хугацаанд зарцуулах мөнгөө бас бэлдээд тэгээд одоо мэдгүй байна. Гэхдээ яг ингээд одоо ирж байгаа хүүхдүүд чинь бас ингээд Японоос таньдаг хүнжгүй ингээд шууд ирж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Яг гоо тэрний зовлонгоо би сайн мэдгүй байна. Ажил хиймээс. Миний хувьд болохоор ингээд шууд ирснийхаа маргааш нь шууд ажиллаад арбайтаа хийгээд хэлсэн. Тэгээд ерөнхийдөө хамгийн чухал юм яг гоо хэл. Тэгээд энэ таньдаг хүнтэй байвал даваа тал. За ойлголоо. За үзэлцэх нь хувьд. За үзэлцэх нь юу гэж бодож байна? За тэгээд угаасаа явж байгаа улсаа мэдээж хэрэг хамгийн сайн судлах хэрэгтэй. Сайн муу бүх зүйлийг нь судлаад тэгээ бас хэд их нэг сайн талыг нь судалчаад тэгээд бүр ингээд амар юм төвшөнд бүх юмыг тийм гоёор хүлээж аваад юм сэтгэл зүйтэй ирэх юм бол бас ирээж явах ингээд ундаг унаад шантраад ингээд явдаг хүмүүс бас айгүйх байдаг байхгүй юу. Тийм болохоор одоо жишээ нь манай хэлний сургууль бид нар ингээд 4 сард 20 хэдүүлээ ирж байгаад төгссөн зөвхөн 3-4 хүүхдэлээ төгссөн мэдэхгүй бус нь ингээд ундаас нь шантраад явах нь яваад ингээд ар гэрээ үлдээгээд ирсэн болохоор ингээд буцхан буцаад иймэрхүү асуудлууд аяг байдаг учраас тэгээ сайн муу талын аль алийг сайн судлаад
сэтгэл зүйн сайн бэлтгэлтэй эрхэн зөв юм болов уу гэж бодож байна. Тэнгүүд энд чинь болохоор хамгийн чухал юм нь ирээд нэг хичээлээ ингээ ойлгохгүй ажил мэдлэгийг ядраад унтдаг ч юм уу тийм байсан ч гэсэн ирээд л суудсан хичээлдээ ингээ цагаасаа хоцрохгүй ирээд суудсан байхад хамгийн чухал. Одоо ингээ ирсэн ингээ мөө ирэхгүй тэгээ ингээ бүр ингээ доошлцохороо одоо ингээ шууд ус руу ингээ буцаач байгаа хөө энэ хүн ингээ Японд тэгэхээр хамгийн чухал зүйл нь ирсэн. Энэ хүн ирснээс болоод ирснээс ингээ тулгуурлаад энэ хүн цаашдаа энэ Японд ер нь бол амьдраад ажиллах чадвартай хүн мүү гэдгийг ирснээс л орж харддаг юм билээ юм Япон хүмүүс ингээ цаг хариулж байна. За үзээсгэн. Ирсэн гэсэн. Тэгээ яг 10 жилээ төгсөөд шууд ирж байгаа хүүхдүүд аюу хэцүү хүндрэлтэй байхгүй. Тэр чинь нөгөө нэг яг Монголоос эцгийнхэн төлбөрийг төлж өгөөд ирж ивэл бас арай нөгөө хөнгөн. Тэгэхгүй бол нөгөө нэг дөнгөж 10 жил төгсөөд эцэгтэйгээ хамт бүх юм бэлэн байжгаад тэгээ шууш гадагшаа өөр улсад очоод тэгээ тэр хүүхчээ өөрөө ажил хийгээд төлбөрөө төлнө. Тэгээ тийм санхүүгийн зохицуулалт хийнэ гэдэг чинь аюу хүндрэлтэй байдаг учраас бас 10 жилээ төгсөөд ирж байгаа хүүхдүүд аюу сайн зөвлөлдөж жагаад эцэгтэйгээ сайн ярилцж байгаа төлбөр мөнгөтэй тэр асуудлуудаа сайн ярьж байгаа дээрээ гэж бас зөвлөмөр. Монголд ажил хийж байгаад ирсэн хүмүүс бол арай учиртай ингээ юмаа зохицуулаад ингээд явах хэмжээний тийм нөгөө нэг юутай болсон байдаг учраас тэр тал дээр. Тийм. За ойлголоо. Болно өгөрийн үдэ яа. За тэгээ миний хувьд ч одоо нэг сэртэй зөвлөгөө мөвлөг гэсэн чинь малаа доо яг ирчээд тэгээ ирэхээс өмнө яг мэдээж сая хөдөлгөөний хэлэхээр тэр нэг очих жоо газар сайн судлах хэрэгтэй тэгээ амьдрах байршлаа сайн сонгох хэрэгтэй тэгээд яг нэг наашаа зоочилж байгаа хүмүүстэй бас сайн хүмүүстэйгээ сайн ярилцаад ямар сургууль юм бэ хаана яв үед юм бэ тэр газар нэг ажил хэр олдцтой юм бэ тэрийг нь сайн судлах хэрэгтэй хэтэрхий хөдөө газар очиж юм бол бас нэг цайлан багтааж идэх юм уу те тэгэнгүүтээ нэг амьдрах нэг орчин жоохон тиймэрхүү жид юм уу тэр талаараа бас сайн судлах хэрэгтэй дээрэс нь наашаа ирэхдээ болохоор аль болох монголчуудаа бараацсан дээр болоо эхний ээлжинд бол монголчуудаа бараацсан дээр болоо гэж бодож байна монголчуудаа ойрхон байгаад ажил олдсон нэгтэй тэгээд ядаж нэг ханзаардахгүй уйдахгүй хамт олонтой болчихно тэгэнгүүтээ дараа нь болохоор нэг эренгүүтээ яг нэг байрны талаар яадаг юм бэ гэдэг талаараа бас сайн судлах хэрэгтэй өмнөх бичлэгээр бас байрны талаар оруулсан байгаа үзэг хүмүүс нь тэр бичлэгийг үзээрэй гэж хэлсмээр байна тэгээд хамгийн гол нь сайхан хамт олонтой болоод хичээлээ сайн хийгээд наашаа ирэхээс өмнө болж игэл хэлнийхээ төвшин энтрийг ахиулаад ирвэл ядаж ирсэн хойноо илүү хурдан ахицтай дэвшлэх боломжтой юм болоо гэж зөвлөмөр байна. За нэг тиймэрхүү л энэ өөр ч одоо өгөөдөх зөвлөгөө чинь юу вэ? За ер нь бол яг болж өгвөл ингээд ихний яг дөнгөж ирсэн үедээ монголчуудтайгаа ажиллаж байгаад тэгээд болж өгвөл Япон хүмүүстэй хамт ажиллах юм бол чиний хэлний төвшин чинь хурдан ингээд дэвшлэнэ гэсэн үг л дээ. Тэгвэл нам монголчуудаа явсараад хүмүүс ингээд тэр чигээрээ монголчуудтайгаа яваад нөгөө Япон газар ажиллахгүй тэгээд хэлэн бас жоохон дээшлэхгүй асуудлууд бас байдаг тийм болохоор болж өгвөл өөрийгөө хүчлээд тэг ингээд Япон хүмүүстэй хамт ажиллах юм бол хэлчин сайжирна. Тэгээд бүх зүйл өөрөөс чинь шалтгааллах учраас. Тэгээд чи гамбарэ. Чигээрээ. Тэгээд дээрээс нэг юм нэмэлт хэлчихэд би болохоор бас нэг анх Японд эренгүүтээ ирснийхаа дараагаас шууд нэг 10 хоногийн дараагаас ажилдаа орж эхлээд тэгэнгүүтээ тэр ажилдаа 4 жил ажиллаад тэр ажлаасаа гарсан байгаа. Тэгээд 4 жил ажиллаж байгаа хугацаанд хэлнийхээ сургуулийн төлбөр болон Симон их сургуулийнхаа төлбөрийг бас тэр ажиллаараа ажиллаад төлөөд явсан байгаа. Тэгэхээр нэг гоё ажиллаа олчих юм бол тэр ажилдаа хичээгээд сайн ажиллаад тэгээд нэг төлбөрийн тэрийн асуудлыг шийдээд явбал илүү зүгээр ах шүү гэж нэг олон ажил сольж үзээд явбал бас зүгээрэж магадгүй л дээ. Би болохоор Японд ирээд ганцхан ажил хийсэн. Тэр нь болохоор шууд нэг тэр Монголоос ирээл тэр ажилдаа ороод тэр ажилдаа зөвхөн ажилласаар 4 жил ажиллаж дуусаад тэрнийхээ дараа одоогийн ажилдаа ажиллаж байгаа тийм залуу байна. Азтай азгүй гэх одоо сайн мэдгүй байна л да. Тэг хүмүүс болохоор аюул олон ажил хийж үзээд аюул олон зүйлсийн талаар мэдж байгаа хүмүүс бас байгалах л та. Би болохоор сайн мэдгүй байна. За. Гүзэлгэн аюул олон зүйл ажилласан шүү дээ. Юу хийлээ? Тэгэл зөндөл ажиллаж шүү дээ. Тэгэхээр нүүлгэлтэнд ч явж үзсэн. Нэг 2 удаа нүүлгэлтэнд ирчээд явж исэн. Тэгэл цэвэрлэгээнээс эсвэл машин цэвэрлэгээ энэ гэл тээ. Тэгэл одоо монголчуудын ажилладаг байсан тэр зоо ямато бенто гэл эхний 2 сар бол яалтчгүй тийм нэг монголчуудтай газар бол ажиллаж исэн. Тэгээд 4 сард ирээд 8 сараас нь шууд Япон газар ажилд ороод. Тэгэхлээр бол угсаа хэцүү байсан. Тэгэл нөгөө цайлан буруу ярьж өгөн мөн гэдгээс ахуулаад шатарч исэн үе байгаа. Тэгээд тэнцоо маань харин гайгүй хүн байж таарал. Тэгэл тэрнээс бас өөр ажил зөндөө солисон л доо. За.
За хэн бүр зүгшээ. Өглөө өдөр ч гэсэн тэгээд ерөнхийдөө сая ажлынхаа талаас ярьсан байгаа. За нэг тиймэрхүү байна. Өнөөдрийн ингээд бид гурийн яриа маань энэ хүрээгээд өндөрлөх үү дээ. Яг яг хүмүүсийн бас мэдмээр байгаа асуултанд бас хариулж чадаагүй байж магадгүй. Тийм байх юм бол комментээр асуултаа бас бичээд үлдээх юм бол чадхаараа хариулаад явнаа. За баярлалаа.